Инсулин гэж юу вэ? Турахын тулд инсулинийг хэрхэн өөрийнхөө төлөө ажиллуулах вэ? Инсулин бие турахын тулд дараах 3 нөхцөлийг заавал хангасан байх ёстой гэж дандаа ярьдаг. Нэгдүгээрт нь хоолныхоо калорийг багасгах, хоёрдугаарт бодисын солилцоог хурцгах, гуравдугаарт инсулины хэмжээг бага байлгах. За одоо инсулин гэж юу? Сайн зүйл үү, муу зүйл үү? Инсулинтэй бүгдээрээ одоо танилццгаая. Инсулин гэж юу вэ? Инсулин гэгчийг нь тээвэрлэгч эсвэл гөрүш гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл ачигч буулгагч гэж манайхан сүүлийн үед их ярьдаг болсон ба түүнтэй зүүрлж болно. Бараа өргөж зөөдөг, хүргэж өгдөг хүмүүсийг бид гөрүш гэж нэрлэдэг. Тэд хүчтэй, ядардаггүй, гэхдээ бас таны өгөнд ордоггүй тийм гөрүшгийн тухай ярина. Бас юу ч бодохыг хүсдэггүй. Зөөжл байвал тийшээ аваач, ийшээ аваач гэд түнд хэлээд нэмэргүй. Өгөнд ч огт ордоггүй ийм гөрүшгийн тухай одоо ярина. За инсулин ямар үр гүйцэтгэдэг вэ? Инсулиныг үйлдвэрлэн гаргагч нь нойр булчирхай юм аа. Нойр булчирхайг инсулин ээж гэж ойлгож болно. Инсулиныг гүйцэтгэх үүрэг нь цусны дахь сахарын хэмжээг тогтмол хэмжээнд барих явдал юм. Цусны дахь сахарын хэмжээ их болоход нойр булчирхай инсулин ялгаруулдаг. Инсулин нь цуснд илүүдэд байгаа сахарыг хурааж аваад агуулгад авчиж хадгалдаг. Үүнд 3 төрлийн агуулга байдаг. За нэгдүгээр төрлийн агуулга нь бөөрийн агуулга. Бөөрөнд агуулгадж байгаа сахарыг нь глюкоген гэж нэрлэнэ. Хоёрдугаарт булчингийн агуулгад булчинд агуулгадж байгаа сахарын нүцгийг бас глюкоген гэж нэрлэдэг. Гуравдугаарт нь өөхөн давхархан руу зүүн. За мэдээч эхний хоёр агуулга бол бидэнд маш их хэрэгтэй. Булчин глюкоген буюу инсулины зөөж авчсан сахараар ажилдаг. Харин болдгсон бол 3 дахь агуулга бидэнд огт хэрэггүй юм аа. Харамсалтай нь бөөрөнд дөнгөж 200 г, булчинд дөнгөж л 300 г сахарын нөөц хэрэгтэй байдаг. Харин өөхөн давхаргын агуулга бол хэмжээ хязгааргүй бөгөөд түнд ямар хэмжээтэй сахарыг өдөр шөнөгүй авчиж зөөж болдгоо. За инсулин сайн талтай. За инсулины сайн талыг би хэлжгүй. За мэдээч инсулин бидний биеийг энергиээр хангаж өгнө. Уургийг бий болгоход оролцдог. Инсулин виса буюу организм өөрөө бий болгож чаддгүй булчинд маш хэрэгтэй 3 төрлийн амийн хүчлийг булчингийн эдэсүүдэд зөөж авчиж өгдөг. Дөрөвдүгээрт инсулин булчин гэмтгээс сэргийлдэг. Инсулины муу тал нь юу вэ? Инсулин илүүдэл сахар буюу глюкозыг шууд өөх рүү зөөдөг. Өөрөөр хэлбэл тархалтыг шууд дэмждэг гэж ойлгож болно. Хоёрдугаарт өөрөө инсулин нь өөх шатах процесс саад болоод байдаг. Гуравдугаарт инсулин цуснд байх үед эхлээд глюкоз буюу сахараа энерги болгон хэрэглэдэг. Харин өөхийг задлж энерги болгон ашигладаггүй. Иймээс цуснд инсулин байгаа үед турах асуудал огт байхгүй гэсэн үг ээ. Тэгээд одоо яах ёстой вэ? Инсулиныг хэрхэн өөртөө ажилуулж өөх шатлалтыг түргэсгэх вэ? За гарцыг хэлж өгье. Энэ нь ямар нөхцөл вэ гэхлээр сахарыг хаашаа зөвлөхөө бид өөрсдийн хичээл чармаал, зөв хоол, дасгал сургуулийн ачаар түнд зааж өгөх буюу бидний хүснээр байх тийм нөхцөлийг л бүрдүүлнэ гэсэн үг юм. Энэ ямар нөхцөл вэ? Бидний эд эсийг нөхөн сэргээх, булчингийн массыг нэмэгдүүлэх, мөн бидний өөх шатах нөхцөлийг түүгээр буюу инсулинээр хангуулахад оршино. За мэдээч хэрэг зөв хооллолт, мэдээч хэрэг дасгал хөдөлгөөнтэй хийх юм бол инсулины хэмжээг багасгаж болно. Инсулинийг
яаж бууруулах вэ гэдэг хичээлээрээ та бүхэнд энэ тухай тодорхой хүргэх болно. Анхаарал тайсанд баярлалаа. За миний хичээл таалагдсан бол лайк, таалагдаагүй бол дизлайк, олон хүнд энэ мэдлэг тус болоосоо гэж хүсч байвал шеэр хийж түгээнэ үү. Гойлог оршихуй нууц төслийг санаачлан хэрэгжүүлэгч Монгол данхуудаа жингээ хасах асуудлыг өөр өнцгөөс, зөв өнцгөөс, ойлгомжтой өнцгөөс хүмүүст тайлбарлагч итгэл та нартай хамт байлаа. Миний утас 99 10 58 54